Энэ маршрутын хувьд янз бүрийн шүүмжлэлтэй хандж байгаа. За хүмүүс энэ бусад улс орнуудад ер нь нийтийн тээврийн төрөл хэлбэр байдаггүй гэдэг ийм зарим нь жоохон мэдэмхийрсэн ийм байдлаар улс төрчсөн байдлаар асуудал тандаад байгаа. Тэгэхээр Өмнөд Америкийн уулархаг бүс нутагт байдаг Перу, Болив, Колумб гээд гих мэт улс орнууд бол нийтийн тээврийнхээ нэг төрөл хэлбэр гээд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Зарим хот нь бараг 100% энэ байдлаар нийтийн тээврээ шийдээд явж байгаа юм байлаа. Намайг мэдээж хэрэг ажил авахаас өмнө энэ судлагдсан чиглэл өөрөөр хэлбэл Яармагт бараг одоо 100 гаруй мянган хүний суурьшил явагдаж байгаа. За хойтолд сонгон хайрхан дүүрэг 1-р хороол орчим мөн ялгаагүй 100 гаруй мянган хүний суурьшлууд явагдаж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд одоогийн нийтийн тээврийн ерөөсөө ямар шугам байдгүй. Оргил ачааллын үед бидний тооцсноор энэ Яармгийн замд нисгээс ирж байгаа болон бусад хөдөлгөөнүүд дээр 90,000 орчим машин цагт хөдөлгөөнд оролцож байна гэдэг ийм тооцоолыг манай төслийн нэгдсэнд нэгжийнхэн гаргасан байдаг. Яг оргил ачааллын үед 3500 хөдөлгөөнийг багасгах том зорилтууд байгаа. За хоёр тэгвэл энэ хоёрын хооронд нийтийн тээврийн төрөл хэлбэр байхгүй. Дараагийн төслүүдийг яаж уялдж байгаа вэ гэхээр метроны үндсэн энх тайвны өргөнчлөө дагуу буудал маань яг хар хорийн худалдааны төв дээр очихоор. Өөрөөр хэлбэл Яармгаас Улаанбаатар хотын зүүн баруун альж чиглэлд явах гэж байгаа хүмүүс дүүжин тээврээсээ буугаад шууд тав алхаад метроныхоо дараагийн одоо чиглэлүүд рүү явах ийм одоо төлөвлөлтөө гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээ одоо яг бидний ард харагдж байгаа энэ кран бол 200 тонныг өргөх чадaltaй кран. Туслан гүйцэтгэгч Монис инженерингийн өөрийн кранаар хамгийн өндөр тавигдах цамхаг болон цамхагийн дээр тавигдах ботом буюу дүүжин толгоогоо энэ хоёроо одоо өнөөдөр ингээд өргөх гэж байна. Энэ өвөл ерөөсөө зогсохгүй. Манай Франц мэргэжилтнүүд энэ Монголын өвлийн хүүтнийг ажиглахгүйгээр энэ төслийг тасралтгүй үргэлжлүүлээд 6 сарын 1 гэхэд ган татлагт тороосоо татаж эхлэх ажил ингээд үргэлжилж явна. 8 сар гэхэд кабинууд гарч ирнэ. Сая бид нар бас Францын талтай кабинуудынхаа өнгө дизайныг эцлээ тохирсон байгаа. Одоо удахгүй энэ дүүжин тээврийн ашиглалтыг хариуцж явах Улаанбаатарын аж ахуй нэгж бас шинээр байгуулагдаад сургалтанд сууна. Зарим хүмүүс нийтийн тээврт яаж ашиглагддгийг тэрэгцэртэй иргэд энэ дээр чинь ингээд тороос тасралтгүй явж байхад яаж болох юм энэ гэдэг ийм комментууд ярьж байгаа шүү гэлээ. Энийг бас мэргэжлийн байгууллага энэ манай талд сургалт хийх талынхан бол аль хэдийн бидэд бас мэдээлэлүүд өгсөн. Тодорхой буудлуудад стейшнүүд дээр ирэхээр тэр юу мөвтөн салаад хүнийг бууд суух одоо тэр хугацаанд бол тавцсан дээр тавцанд байж их ийм одоо зохицуулалтаа нөхцөлийг бүрдүүлсэн гэж байгаа.